эрхэм нийслэлчүүд, нийслэлийн эрдэнэ төлөөлөгчийн хурлын эрхэм төлөөлөгч нар, хурлын дарга болон нийслэлийн удирдлагууд албан агчтай бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. За нийслэлийн 2025 оны төсвийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгэж ажлын талаар танилцуулга хийе. За нийслэл 2025 онд улс нийслэлийн төсөв болон гадаадын зээл тусламжийн хөрөнгөөр нийт 5.9 их найт төгрөгийн сангуучих дүнтэй бүтээн байгуулалтын ажил хийгдэж байна. Үүнээс 80.1% буюу 4.4 их найт төгрөг нь нийслэлийн төсөвт, 11.9% буюу 0.7 их найт төгрөг нь улсын төсөвт тусгагдсан бөгөөд 8% буюу 0.5 их найт төгрөгийн санхүүжилт бүхий төсөл арга хэмжээг гадаадын зээл тусламжийн хүрээнд хэрэгжүүлж байгааг салбараар нь ангилвал хот байгуулалт дэд үтцийн салбарт 48.9%, авто зам, замын байгууламжийн салбарт 23.6%, нийтийн тээврийн салбарт 8.3%, боловсролын салбарт 6.7%, төрийн үйлчилгээний салбарт 5.7%, эрүүл мэндийн салбарт 2.8%, хот нийтийн аж ахуйн салбарт 2.1%, бусад салбарт 2% байна. Худалдаа авах ажиллагааны эрх шилжүүлж гүйцэтгэж байгаа ажлын тухай танилцуулбал нийслэлийн засаг даргын захирамжаар нийт 12.2 их найт төгрөгийн төсөвт өртөгтэй 5.2 их найт төсвийн санхүүжих дүнтэй 581 төсөл арга хэмжээний эрхийг нийслэлийн нутгийн захиргааны 23 байгууллага болон нийслэлийн өмчит төсөв байгууллага шийдвүүлсэн. Дээрх дурдсан төсөл арга хэмжээний явц үр дүнг харуулбал гэрээ байгуулсан 160, гэрээ байгуулах эрх олгосон 204, тендерийн үнэлгээ хийгдэж байгаа 50, тендерийн материал хүлээн авч байгаа 39, худалдаа авах ажиллагааны шатанд 128 төсөл арга хэмжээ байна. Тендер шалгуулалтын зарлалт 97.4% гүйцэтгэлтэй байгаагаас 364 төсөл арга хэмжээнд гэрээ байгуулах эрх олгож үр дүн гарсан 72.5% эзэж байна. За авто замын салбараар нь танилцуулбал авто замын салбарт хэрэгжиж хөрөнгө оруулалтын ажлын тухайд Улаанбаатар хотод 83 байршил авто зам, замын байгууламж, шинээр барих болон шинжлэх 1231 км авто замын арчлалт хийх, 12 байршил борооны ус зайлуулах байгууламж, шинээр хийх болон завсарлан шинжилгээгээр төлөвлөсөн. Үүнээс 39 байрлал, 81.7 км авто зам, 1.5 км гүүрийн ажил хийгдэж байгаа бөгөөд худалдаа авах ажиллагааны шатанд 5, хэрэгжих шатанд 25, дууссан 6, төслийн хүрээнд 3 төсөл арга хэмжээ дунджаар 40% гүйцэтгэлтэй хэрэгжиж байна. 44 байршил дээр 99.1 км авто замыг засварлан шинжилгээс барилгын ажил хэрэгжиж байгаа 17, хэрэгжиж дууссан 27, төслийн хүрээнд хэрэгжүүлэх 2 төсөл арга хэмжээ нийт 72% гүйцэтгэлтэй гүйцэтгэж байна. Мөн 12 байршил дээр 17 км замын борооны ус зайлуулах шугамын ажлыг геодез усны барилга байгууламжийн газрын дөрмээр хүлээсэн үүргийн дагуу гүйцэтгэхээр төлөвлөн гэрээ байгуулагдсан. Өвлийн улиралд авто замд нүхэн эвдрэл үүсгэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор нийт 1231 км авто замын арчилтын ажлыг төлөвлөгөөний дагуу тогтмол хийж гүйцэтгэж байна. За дугуйн замын тухайд авто замын зорчих хэсэг болон дугуйн замын игнээ байгуулах судалгаа хийгдэж үүний дагуу зарим байршлууд дээр дугуйн нэмэлт игнээг үе шаттай гүйцэтгэж байна. Ингэснээр иргэдийн дугуй болон 2 дугуйд тээврийн хэрэгслээр зорчих аюулгүй орчин бүрдэж төгжрөл бууруулахад бас мөн нөлөө үзүүлж байна. Явган замын хувьд нийслэлийн хэмжээнд 15 байршил дээр 59.6 км урт 215,397 м2 түвхий талбайг байгалийн чулуун бүхий хавтангаар явган үний зам болгон шинжилж байна. Дээрх 15 байршилд гэрээ бүрэн байгуулагдаж талбай дээрх ажил хийгдэж эхэлсэн бөгөөд ажлын явц дунджаар 31% гүйцэтгэлтэй өнөөдрийн байдлаар үргэлжилж байна. За байршлаас дурдвал инх тайвны өргөн чөлөөний явган хүний замын талбайн тогтчлтын ажлын хүрээнд 23.6 км замаас 7.1 км талбайг, Чингисийн өргөн чөлөөнд 9.2-оос 1.2 км-ийг, Олимпийн гудамжинд хийгдэх 4 км-ээс 1 км талбайг, Их баг тойрог болон Сүхбаатарын талбай хэсэгт 17.4 км замаас 1 км орчим зам талбайг байгалийн боржин чулуун хавтангаар өнөөдрийн байдлаар хучид дуусгасан гүйцэтгэлтэй явж байна. За хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын өрөөнд хийгдэх газар чөлөөлтийн хувьд гэр оруулыг орон суужуулах авто зам, замын байгууламж болон нийгмийн дэд үтс барилга байгууламж бүхий нийт 94 төсөл арга хэмжээний хүрээнд нийт 4538 нэгж талбарын газар чөлөөлнө. Үүнээс 2834 нэгж талбарыг 16.44 га талбайг чөлөөлж 9889 тэрбум төгрөгийн нөхөн олгорыг олгоод байна. За мөн томоохон газар чөлөөлт хийгдэж байгаа дараах байршлууд байна. Үүнд Чингэлтэй Сүхбаатар дүүрэг байрлах, Сэлб дэд төвийн орчимд, Сонгон хайрхан дүүрэг 5 дугаар хороо ханы материал орчмыг орон сууцруулах ажил, Дэнжин мянган дэд төвийн дулааны цахилгааны станцын орчим, Шинэ их тойроо Баян бүрд орчмын газар чөлөөлөлт зэрэг байна.
За боловсролын салбарын хөрөнгө оруулалт дээр хийж байгаа ажлын хувьд улс нийслэл орон нутгийн төсөв гадаадын зээл тусламжийн хүрээнд боловсролын салбарт 139 барилга байгууламж баригдаж байгаагаас 2025 оны эхний хагас жил 4 сургууль, 5 цэцэрлэг, 3 бага сургууль, цэцэрлэгийн зохицолборын барилга ашиглалтанд орсон байна. Цаашлаад 2025 оны жилийн эцэст 24 сургууль, 45 цэцэрлэг, 14 бага сургууль цэцэрлэгийн зохицолборыг ашиглалтанд оруулж, сургуулийн хүртээмжийг 15,960 суудал, цэцэрлэгийн хүртээмжийг 9,180 ороор нэмэгдүүлж 7 спарт залыг ашиглалтанд оруулахаар төлөвлөсөн. Мөн боловсролын салбарын 177 барилгад 27.1 тэрбум төгрөгийн засвар тогтчлтын ажил хийгдэж байна. За эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалтын хувьд эрүүл мэндийн салбарт 245.3 тэрбум төгрөгийн 10 шинэ барилга байгууламжийн ажил, 11 тэрбум төгрөгийн 3 их найдын төгрөгийн үнэлгээтэй засварын ажил, тоног төхөөрөмж нэмэгдүүлэх 28.2 тэрбум төгрөгийн 91 төсөл арга хэмжээ, нийт 104 төсөл арга хэмжээ гүйцэтгэл 36% гүйцэтгэлтэйгээр өнөөдрийн байдлаар хэрэгжиж байна. За нийтийн зориулалтаа орон сууцны барилга засварын шинжилгээний хүрээнд нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 40 тэрбум төгрөгийн төсөв төртөгтэй 28 багцын нийтийн зориулалтаа орон сууцны дээвэр фасадны ажил хэрэгжихээр батлагдсанаас 25 багцад 169,951.1 м2 бүхий гадна фасадны ажил хийгдэхээр гэрээ байгуулагдсан. Үүнээс 11 гэрээт ажил хэрэгжиж дууссан ба 14 гэрээний ажил хугацаанд хэрэгжээд гүйцэтгэгдэж явж байна. За хот нийтийн аж ахуй машин механизмын парк шинжилгээний тухайд хот нийтийн аж ахуй машин механизм парк шинжилгээний хүрээнд нийт 7 гэрээт ажлаар зам цэвэрлэгээ, үйлчлэгээ болон үүрдэг твштэй машин, экскаватор, хогны машин, усны машин, замын эндүү зэрэг нийт 30 нэр төрлийн 307 ширхэг машин механизм өнөөдрийн байдлаар амжилттай нийлүүлэгдээд байна. За нийгэм эдийн засгийн хувьд чухал ач холбогдолтой мега төслүүдийн хувьд Монгол Улсын засгийн газрын 2025 оныг бүтээн байгуулалтын жил болгон зарсны дагуу нийгэм эдийн засгийн чухал ач холбогдол бүхий мега төслүүдийг хэрэгжүүлэхээр болсон. Үүнээс зарим төслийн арга хэмжээний талаар товчхон дурдвал сэлб дэд төвийн орон сууцны иж бүрэн зохицолбор хороол 1-2 дугаар багцад гэрээ байгуулагдсан бөгөөд 3-4 дугаар багцыг нийт 5 багц болгож худалдаа авах ажиллагааг бол тендерийг бол нээлттэй зарлаад өнөөдөр бол санал авах ажилдаа явж байна. Туулын урдны замын ажил 2025 оны 4 сарын 23-ны өдөр тендер зарлаж 2025 оны 6 сарын 27-ны өдөр амжилттай нээлттэй ээж өнөөдрийн байдлаар үнэлгээний шатанд бол процесс явж байна. За эмээлтийн аж үйлдвэр эко парк дэд үтцийн ажил дээр худалдаа авах ажиллагааны шатанд бол гүйцэтгдэж явж байна. За Хүннү хот цэвэрлэх байгууламжийн ажил худалдаа авах мөнгө шатандаа явж байна. За нийслэлийн бүтээн байгуулалтыг 2025 оны төсөв арга хэмжээний календарьцсан төлөвлөгөөнд хийсэн хяналт шинжилгээний дүгнэлтэн дээр нийслэлийн засаг даргын 2025 оны А-дров 01-р захирамжаар нийслэлийн бүтээн байгуулалтыг 2025 оны төсөв арга хэмжээ ажлын календарьцсан төлөвлөгөөг баталсан. Энэ хүрээнд төлөвлөгөөний эрчимд хяналт шинжилгээний үнэлгээг тухай бүр хэрэгжүүлж байгаа бөгөөд 2025 оны эхний хагас жилийн байдлаар 78% хэрэгжилттэй гүйцэтгэж байна.